За хамгийн ажил хэрэгч санагддаг эмэгтэй гэвэл инхмаа гэх юм уу да. Хамгийн их дэшээ доошоо гүйж байгаа харагддаг. Мануур нарийн нэгч. Сүлд иртэн. Цэрэгч байна. Дизайнер, сканер ч юм. Эмэгтэй хүн болгон өөрийн гэсэн гоо сайхан тавиадаг. Тэгээд гэхдээ бас эмэгтэй хүмүүрийг одоо үнэлэх одоо гоо сайхны үнэлэмжүүд нь эрэгтэй хүмүүрийн хувьд өөр байдаг бах. Одоо зөвхөн миний гоо сайхны үнэлэмжээр бол манай компани хамгийн хүрхэн бүсгүй бол одоо яг үзэл суугаа та юм болов гэж би бодож байна. Одоо миний бодлоор хэлэр чинь чимээ юм да. Аль манай ч олон чимээ байгаа шүү. Даваа чимэг. Намблаг гэх юм бол манай редакц болгоноос л хүмүүс байна л да. Тэгэхдээ манай эмэгтэйчүүдийн дотор бусад залуучууд үлгэр дуурайл болсон сайхан эгч нар байдаг. Юу гэдгийг одоо манай мөхтөөгч, мөцсөгч, оршихгч ч гэдэг юм уу те. Энэ залуучуудад үлгэр дуурайл болсон эмэгтэй хүний тэр намб төрөх те. Тэр айл сайхан занг залуучуудад үлгэрсэн тийм сайхан эгч нар бол байдаг. Мөнхтөөгч илүү загварлаг байж магадгүй шүү. Надад тийш харагддээ шүү. Хүний нөөц агцаа гэж. Чимгээ гэж. Аль чинь Дизайнер. Би зурх хүсэлтэйгээр тэнд санал тавиад тэр зөвшөөрч юм. Би сайхан хөрөгдөг нойр шорлогч байгаа хөргийг сайхан зурхлноо. Одоо нэргийн зэмбгтөл тажны редакц хэрэгтгч сүл дээр оюун өгч юм болов. За байж бодоод. Хамгийн их хөгжилтэй нарийнч гэх юм бол од сарын ач юм да. Гэрлэгч. Тэр дизайнеруудын дэгийн хчиг болох дээр бол нэг тийм бүжигчин болоход их төхөмтэй байх тий. Тэгээ юу гэдгийг энийг мөнгөцөг хчиг бол одоо жишээ зүгээр ингээд би мэдэхгүй л дээ. Зүгээр нэг төсөөлөе л да. Тэгээд мөнгөцөг хчиг бол загвар өмсгч байх ч юм уу тий. Толны редакцаас бол би гэрлэгчийг, наран гэрлэгчийг Франц дуу гэх гоё дуулах байх гэж боддیں۔ Би бурхан шигдэхгүй гэж. Би эмэгтэй шигдэх гэж. Тэгэхээр энэтэй л их санал хэлж байдаг. Эмэгтэй хүн байхаар зэрэг байхгүй бид нар одоо оршуу эсоршуу гэдэг асуудал. Хамгийн наад. Эмэгтэй хүн болгоны нүд яг өөр гэрэлтэж харагддаг. Яг өөрийн гэсэн тийм нэг гэрэлтэй, тусгалтай, өөрийн гэсэн хэлбэр төрхтэй. Ялангуяа тэр дундаа эмэгтэй хүний нүд гэдэг бол хамгийн давтагдчихгүй. Ямар ч адилхан нүдний хэлбэртэй өнгөтэй эмэгтэй хүн байсан. Тэр болгоны нүдний өнгө юм уу янз байдал нь ямар ч давтагдчихгүй. Хаврын бол октийн нүцгэн шилб хазаа давмаар өөр хараад л үлдмээр хол гэсэн ийм нэг хурдан мөртийг хэлчихэд Инээмсэглэж яваарай л гэж хэлээ. Бүдэнд нь би эмэгтэй хүнийг альч нийгэм улс үндэстэн шүтэгтэр заншил нь эмэгтэй хүний галбираар бүтээгдсэн байдагт би эмэгтэй хүнийг бурхан гэж бодож авдаг. Хүчтэй зөвлөө. Нэг дуу явуулъя, бүүгээл хорвоо. Гэдэг. Скэм үрийн л толж үзүүлье. Бүсгүй хүн хоолойн хөө бүэн дуутэй амлаа билээ. Өөрөлхөр бүхлээрээ бүсгүй хүний амсгаа билээ. эмэгтэй хүний гайхамшигтайг нотлох их амархан юм шиг санагддаг. Яагад вэ гэхээр эмэгтэй хүнийг магтан дуулсан, эмэгтэй хүнийг бишрэн шүтсэн одоо кино, дуу шүлэг
юу гэдгийг одоо уран зураг ерөөс урлагийн бүх тэр салбартал эмэгтэй хүний тухай, эмэгтэй хүний гайхан биширсэн тэр бүтээл байдаг шүү дээ. Зөвхөн олон алдартай одоо сэтгэгчд гэдэг юм уу, яруу найрагчид эмэгтэй хүний тухай уулга алдаж хэлжсэн өгнөө зөндөл байдаг л да. Зөвхөн одоо яг миний санаанд орж байгаа үг байна. Үг юу вэ гэхээр эрэгтэй хүнийг ойлгуулах гайд, ухамсарлуулах гайд хичнээн удаа тэр оролцсон тэр зүйлийг эмэгтэй хүний ганцхан санаа алдалт ойлгуулдаг юм а гэсэн нэг үг байдаг. Эмэгтэйчүүд зориулаад нэг ай барья. Бүсгүй минь чи нэмсгэлж яваарай, цэмцгэрхэн байглаад шимж яваарай. Бүсгүй минь чи нэмсгэлж яваарай, цэмцгэрхэн байглаад шимж яваарай. Эдмон группийн Бүх эмэгтэйчүүд олон улсын Эмэгтэйчүүдийн Тийм баярын мэнд хүргье. Excuse me. харилцагчлах. за энэ ч үг нь хэлмээргүй л асуудалтай. За хамгийн спортлог асуусан. Хамгийн дургуул амыг асуусан. Хамгийн өвглээ хүн хин. Мохоо тийж яах вэ? Мон группийн Чипэж юу? Нүгсээ норчих чам. зүгээр зүрхгүй наач зүгээр. Гой л чаглаа.